Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн мэргээрээ энэ хүү бичлэгийг үзэж байгаа хүмүүстээ зориулсан мэргийг хүргэх ёстой, сонсох ёстой үгсийг та бүхэндээ хүргэж байна. За бидний амьдралд аз жаргалаар бэлгсэн амжилт бүтээлээр дүр хийж бүтээх гэсэн ориглон их хүсэлтэй тийм ээ ажлууд нар араасаа бүтдэг өдрүүд байдаг. За тэгтээ хаяа бас болж бүтэхгүй байгаа зүйлс ч гэсэн мөн байдаг. Тэгтээ та бүхнийг маань болж бүтэхгүй байгаа зүйлдээ бас болж бүтэж байгаа эерэг сайхан зүйлдээ төвлөрөөрэй. Болж бүтэж байгаа зүйлсээ би ч тэмдэглэл өөрийгөө шагна урамшуул гэж байна. Харин болж бүтэхгүй байгаа сөрөг бүхнээс зайгаа авч тийм ээ зарим нэг зүйлсийг болно бүтнэ гэд урсгалт нь даатхан орхиорой гэж энэ хөзөр маань сануулж байна. За харанхуй шин орой болж зарим нэг зүйлс харагдахгүй бүдэгхэн зүйлс байдаг. Тэгтээ орчлон ертөнц буюу энэ од хөзөр маань биднэрт итгэл найдварыг гэрлийн очийг сануулж байна. Болох болов болохгүй болов гэсэн эргэлзээтэй, тэнэгэлзээтэй хэрвээ асуудлууд байх юм бол итгэл найдвараа битгий алдаарай. Итгэл найдварын оч гал таны зүрхэнд асснаар тэр зүйлийн маань 50% нь биелнэ, болно бүтэн гэж санаж явхад тэдгээр зүйлс нь бүтэх амжилт дагуулах бүрэн боломжтой учраас өөрт байгаа тэр итгэл найдрын очийг асаагаарай, болно бүтэн гэж үргэж, бодож, санаж, уйлдэж, тийм ээ, эерэг сайхан зүйл дээр төвлөрөөрэй гэж энэхүү хөзөр маань хэлж байна. За тэгээд өөрийнхөө оюун бодлыг үргэлж осолж, эерэг сайхан мэдээллийг авч суралцаж өөрийгөө хөгжүүлээрэй гэж байна. За тэгээд мэдээж сөрөг бодлуудад автах өдрүүд биднэрт байдаг. Цаанаасаа л бодогдоод ороод ирдэг зүйлс байдаг. Тэдгээр зүйлсийг урсгалт нь орхиод, за бодол бол бидний тархинаас юусоо салахгүй учраас бодлыг анзаараад тавьж явуулах нь чухал шүү. Үргэлжлүүлж бодоод, үргэлж сөрөг бүхэнд төвлөрөөд өөртөө битгий хямраагаарай. Жижигхэн ч гэсэн амралтыг өөртөө өгч сураарай. Өөрийгөө хайрлаарай. Байгальтай ойрхон байгаарай гэж энэхүү хөзөрнөөс сануулж байна. За тэгээ та бүхэн маань хэрвээ болж бүтэхгүй асуудал бэрхшээл тулгарх юм бол эерэг сайхан зүйлд төвлөр болж бүтэж байгаа зүйл төвлөр итгэл найдвараа битгий алд өөрийнхөө дотоод эрчим хүч эерэг энергит анхаарч өөртөө итгэлтэй байгаарэ гэж хөзөр минь хэлж байна. За сахиусан тэнгэрийн мессеж хөзөрнөөс за энэ хөзөр маань гарч ирсэн. Листэн гэдэг энэ хөзөр гарч ирсэн байна. Энэ хөзөр нь болохоор өөрийгөө сонс, бодлоо намжаа, дотроос ч хэлэх зөөлөн үгс, итгэл найдварыг сонсоорой. Бүх зүйл зөв замд аль хэдийн орсон байна. Хүссэн бүх зүйл чинь биелэх болно. За битгий санаа зовоорой гэж байна. Санаа зовнилчин, айдасчин харин таныг хязгаарлаж боож хааж байдаг шүү. Тайван нээлттэй байгаарай. За тайван байгаад нам гүм өөртөө төвлөрснөөр дотроос ч нөгөөх өөрөөс ч ирэх тийм ээ. Дотоод дуу хоолой сонсогдноо. Тийм учраас тайван хүлээстэй хандаад сонсоорой гэж байна. Таны дотроос хэлхийг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа тэдгээр зүйлсийг сонсоорой гэсэн ийм хөзөр гарлаа. За та бүхэндээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдрийн мэрэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.